Би анх шатар 5 настайдаа сурж байсан. Намаг ер нь бол яг хүмүүс тактикийн тоглогч гэж ярьдаг л да. Тэгээд тактиктэй илүү сайн, тооцоололтой илүү сайн гэдэг. Шатараас миний бодлоор ерөнхийдөө аюул нь бясаллын нэг төр шиг бодогддог. Яг шатараа ингээд нэг сонирхолтой. Ер нь бол яг шатартаа анхаалаа төвлөрүүлсэн үед ингээд бүр хамаг юм мартцсан үе байдаг. Хажууд юу болж байгааг ч гэсэн анзаарахгүй сонирхолтой. Тэрэг жинэ. Мар өвтлөө мад. Тоглолоод өнгөрсөн өргөө мэдээж яриг шууд орд мартахад бол хэцүү. Гэхдээ хичээх хэрэгтэй. Анхлан сурж байгаа хүмүүст төр зүрийн тэрхэн зургийн тэр амжилтын төлөө биш, өөрийнхөө ур чадрыг сайжруул яг ингээд дөрмийнхэн дагуу зарчмынхан дагуу сураасаа гэж хэлж байна. Би ментор хүн тул. Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг одоо App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамжтай мөрөл.